За сайн байцгаана уу. Литв улсад дөнгөж ирлээ. Тэгээд Украинаас гараад 1000 гаруй километр ингээд машинтай явж өсмөс байхгүй салсан багаас авч чадаагүй. Бараг хонож ирсэн. Тэгээд Литв улсад нэг юм айгүй сонин газар орчиж байна. Хостел байхгүй юу? Тэгээд одоо би харуулъя. Hello. What's your name? Tagish. Where are you from? India. India. Nice to meet you. За тэгээд готлоо сүдэндээ тайлж орно. Where are you from? I'm from Congo. Congo. Nice to meet you. За тэгээд өрөө мэн энэ хостел байхгүй юу? Ингээд ийм юутай. За тэгээд би одоо өрөөгөө харуулнаа. За юу энэ дуртай. За тэгээд би нэр үнэхээр одоо зөндөөл би буудал бүхэн гэж захиалж ирсэн. Ийм одоо алдаатай ийм буудал өстой нэг захиалж ирсэнгүй л дээ. Энэ нөгөө зураг нь ийм байгаа байхгүй юу? Тэгээд үнэлгээ нь 8.5 2 хүн орж унтах нэг өрөө гэсэн чи одоо бит хоёрын өрөө бол ийм галтгооны өрөө байгаад байна л да. Тэгээ энэ айгүй үнэтэй. Нэг хоногийн 45 евро. Тэгээ одоо яа гэхүү нөгөө буцааж барих талаар ярьсан чинь нөгөө ямар ч буцаалтгүй. Тэгээд үнэлгээг нь зохих ёсоор нөгөө л ингээл одоо утайт хоёр энийг сунгаал ингээл унтхалтай тэгээд яг янз янзын газар хонжсэн. Энд ихтэй яг энэ захиалгатай одоо ийм нийцэхгүй. За ийм газар нэг Литв улсад ирлээ. Тэгээд Литв улстайгаа танилцгаая. Ерөнхий ивент төгч Net Capital санхүүгийн групп гал ирмэлцэл ур чадварт хөрөнгө оруулал. За ингээд Литв улсынхаа шууд зах дээр нь хүрээд ирлээ. Тэгээ яагаад шууд ирж ийн гэхлээр энэ нөгөө ингэдэм байл та зах нь өглөөний 6-7 гэж онгоогоод өдөр 12-1 гээд хаачт юм байна. Тэгэхээр одоо өнөөдөр бол ингээд хамгийн түрүүнд захаар нь орж ирэхгүй бол ингээд хаачих бас ийм эрсдэлтэй юм байна. Тэгээ Литв улсад бол ер нь монголчууд бараг байхгүй. Бараг нэг л монгол айл байгаа. Тэгээ тэр бас монгол айлаа олоод уулзсан ингээд хамт явж байгаа. За та өөрийгөө нэг товчхон танилцуулаад өгөөрэй. За, нислэгийн тийз, аяллаа багц, агаарын болон газрын ачааг M3PS. Тамбаногийн хамглан гэдэг Литв улсад ирээд 6-7 жил амьдарч байна да. За ингээд Литвд байдаг ямар ч үс бараг ганц л монгол айл байгаа тий. Тэгээ одоогоор ганц монгол айл. Тэгээ тэр монгол айлтайгаа холбогдоод уулзаад амьдсан байна. За тэгээд энэ бол одоо юу Литв улсын одоо нарантуул зах нь гэсэн үг. Тэгээ үндсэндээ бол энэ Литв улс маань хүн амын хувьд Монголоос цөөхөн хүн амтай. Бишгээ баг онгоогоо юм шүү те. Монголоос цөөхөн хүн амтай 2 сая 800 мянган хүн амтай. Ууг нь бол 3 сая хүн амтай байж байгаад тэгээ 200 мянган нь бол нөгөө энэ Норвег, Англи, гээд ингээд бас дөрвцсэн байдаг юм байна л да. Тэгээ яагаад тэгэхээр нөгөө эдийн засаг за нэг хүн доогдох нөгөө орлого дотоодын нийт бүтээгдэхүүний хувьд бол Монголоос бол мэдээж өндөр. Одоо худалдаа авах чадвараар нь тооцох юм бол нэг 2.8 дахин өндөр гэсэн үг нэг хүн доогдох орлого нь. За ийм улс. Гэхдээ бол ингээд илүү бас нөгөө амьдралын боломжууд хайгаад 200 мянган иргэн нь бол ингээд гараад явцсан байт юм байна. Тэгээд Литв улс маань бол нөгөө одоо яг энэ Европ дотроо хамгийн эдийн засаг одоо багатай улс гэсэн үг. За мөн дээр нь болохоор ийм юм байна. Амиа хорлолт гэж байдаг шүү дээ тий. Амиа хорлолтоор бас Европтой хамгийн өндөр. Ер нь дэлхийд бол ингээд дунджаас дээгүүр өндөр. Литвана. Цэги. Do you speak English, ma'am? No English. Your name? Your name? Имя? Дельяна. Nice to meet you. За Литв хүмүүс хэр нэг ийм царайт хүмүүс байгаа гэж хараа. Энэ нөгөө ийм юм билээ. Ер нь бол одоо энэ миний байгаа Вильнюс гэдэг хотод болохоор
жоохон Орос гаралтай. Тэгээ Литв хүмүүс нь айгүй их амьдардаг. За энэс өөр дахиад нэг хот байгаа. Тэнцэн нь бол бас яг Литвийн үндсэн уугуул хүмүүс нь амьдардаг юм лээ. Hello. Яа. Нятгээд орсоор хэлж. За ингээд ерөнхийдөө юу яана л да. Хүмүүс нь хэр бас энэ нээлттэй хаалттай хүмүүс байна гэдгийг нь олоод харчих юм байгаа. За тэгээд юу юм бэ? Яг бас Монгол шиг нэг юм зохион байгуулалт байгаад байгаа нь энэ ч ингээд ийм наран туул зах байгаа мөртлөө яг хажууд нь дүнжин гар байгаа юм лээ. Ер нь бол биш үү ийм нөгөө Монголтой их жоохон тийм ойролцоо дуу улс бол байгаад шүү. Advanced AI шийдэлтэй ажлын байрны үндсэн платформ Zanga Цэгмэн. За энэ мах шаарддаг юунууд байна, юу гэдэг лээ. Тэгээ энэ бинийг бол бас их лаг хийсэн байна. Ийм буг мугийн хэлбэртэй. Тэгээ ингээ маха шарах юм байна л да. Бас уулзал байна. Нэлийн гарын дүүтэй шүү дээ. За тэгээд мэдээж аяллаа маань ерөнхий ивент итгэгч Net Capital санхүүгийн групп. Тэгээд манай M Trip Gaza. You speak English? English. Mahmoud. No English. Belarus. Belarus. Mahmoud, да. And you brother Lithuania. 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 Your Китай, name? China. No, Mongolia. О, Монголия, Yeah. брат, а Казахстан, Монголия. Yeah. How? Монголия. Ну. Yeah. Horse. How to say thank you, спасибо in Lithuania? Ача. Acho. Ач. How to say hello? Ач. Hello. Hello. Лабадяна. Labadiania. Acho. Ачу, да, пока-пока, ачу. Acho. Labadiana. Прошу. За хараа ийм байгаа зөө. Одоо ийм байгаа хараа. Одоо Монгол улс жишээлбэл юу яадаг штэ. Хятад Оросын дунд тэгээд жишээлбэл гадны Монголыг мэдхгүй хүмүүс бол за энэ хоёрын аль нэгэн ойролцоог хэлээр ярьдаг байх гэж одоо боддгийм билээ л дээ. Жишээ нь Польш, Чех мэх бол ийм ойролцоо хэлтэй заяа. Нэг юм дундын үгнүүд нь амархан ойлголцдог. Гэтэл энэ Литв болохоор нэг хамгийн содон юм нь Монгол шиг тий одоо 2 сая 800 мянган хүн амтай мөртлөө бүр тис өөр хэлтэй ийм нөгөө Европ тийм дундын хэл гэж ойлголцооргүй. Тэгээ ахмад наснууд нь бол орсоор их сайн ярьдаг. Жоохон залуу үеийнх нь бол юу нэ англиар ярьцдаг. Тэгээд бүгдээрээ бол ярихдаа яг үндсэн хэлээрээ ярьдаг ийм бас улс байгаамаа. Хятадаас шууд захиал. Shopee Hub Цэгмэн. Хэлээдсэн шүү дээ. Шимдааны юм ингээд дугуй ирэхгүй ингээд. Тэгээ удахгүй одоо ингээд Шведээс манай уртаа минь ингээд гэртээ үлдэнэ. Тэгээ би нөгөө ганцаараа цаашаа явах шаардлага үүснэ. Африк нөгөө юу руу явчих штэ. Арабын булангийн улсууд руу. Тэгэхээр нөгөө Шимдааны дугуй ирэхгүй байх бол их хэцүү юм билээ л дээ. Тэгээд одоо ингээд Шимдан худалдаа авч ийн. Хэрвээ би ингээд Монголдо байсан бол шууд ингээд Shopee Hub имэн рүү ороод одоо маш сайн Шимданыг бол хятад үйлдвэрээс шууд гэрлүүгээ захиалаад авах байлаа. Тэгээ даанч одоо хааштай Shopee Hub имэн Литв, Европын улс руу биш Монголын 21 аймаг 9 дөрвөлөө хүргэдэг болохоор ингээд Литвээс ялч ингэж одоо худалдаа авах шаардлага үүсэж байгаа мод энэ дугуй муугнаас гайгүй сайн юм шиг байна л да. За брат хэдийг өгч үсэ ярьж хахад 150. Одоо брат как тебя зовут? Как вас зовут? Эдвард. Литва. Как бизнес? Хороший. Держите еще 7 лет. Нормально, понемножку. Нормально. Тэр чи баярлалаа Литвэр юу гэдлээ? Ачо. Откуда где? Из Монголии. Из Монголии. О, это далеко. Вы знаете? Знаю. Как и знаете? Ну, я смотрел фильмов много, передачи смотрю, новости. Да, Монголию слышал. Ну. Юу гэж нэ? Юунаас кино эднэрээс. Кино минь. Мэдээ бас. Ачо.
Окей, спасибо. За ингээд ямар ч сан дугуй бол сайтай чимдан авлаа. Тэгээд энэ чимданаас хаа. Би чи сая цүнхөө өрхөө явж штэ тэнд. За тэгээд энэ бас нөгөө ингэж үзээд байгаа юм л та нөгөө нар их баг үздэг. Тэ? Одоо жилдээ. Тийм учраас бол магадгүй бас энэ нөгөө сэтгэл зүйн өмүүд нөлөөлж амиа хорлолт бас өндөр байх ийм нөхцөлийн бүрдүүлдэг байх гэсэн бас ийм нэг таамаг бол би бас интернетээс олж уншсан байгаа. За тэгээд эднийх вэ штэ. Одоо ингээд заяа саяны наран туул зах ээжүүд дүнжин гарав зах яг Монгол шиг ийм дүнжин гарав нас юм том павильон. Тэнгүүдээ хажуудаа ийм нөгөө бас даа хүрээ захтай юм байна. Ерөөсө хажууханда. Тэгээ даа хүрээ зах дээр ирж байгаа шалтгаан нь юу яах гээгүй л дээ. Машин тэрэг үзэж юм худалдаж авах гээгүй. Украинд явахад хэлчихсэн манай энэ дугуй маань ингээд тэр амар халчаад байгаа байхгүй ингээд гар түлхээр ингээд явхад нэг юм эрсдэлтэй болчиход байна. Баруун урд нь миний бодох нь энэ тоормосны энэ бадзуур нь ингээд нэг гიშгэхээр суларч өгөхгүй ингээд халаад байна уу гэж бодоод байгаа. Тэгээд ийм засварын газруудаас нь ирж асуух чинь л да даа хүрээгийн нэг янзлах боломж байна уу гэд. Тэгээд юу Польшид бид хоёр янзлуулах гэж үзсэн юм ба. Тэгсэн чинь Польш мөлшийн засвар бол үнэхээр болох юм билэ. Одоо болох гэхээс илүү шүү дээ ингээд машинаа үлдээн цаг аван заяа амар очиртай. Цаг авангуудаа машинаа үлдээн. Тэгэл хэд хоног болох нь ингээд тодорхойгүй. Тэ? Тэгэхээр ингээд цаг алдаад болохгүй болчиход байдаг. Яг үнэн хэрэгтэй бол энийг жишээр Монголд байсан бол нэг гүндүүгөө нэг тамхицууц авахгүй гарч ирээл тэ. Зүгээр энэ айгүй энгийн юм байгаа. Даанч одоо би чадахгүй мэдэхгүй байгаа даа л та бит хоёр. Энэ нэг энүүхэн инженерийг маш энгийн юм байгаа жижиг юм. Заримдаа эн чинь ингээд халахаа энэ төр болчиход байгаа байхгүй юу. Тэгээ Монголд байсан бол тийм амар байх байлаа. Польшид бол тийм хөндрөл үүсээд тэгээд бас энэ литв улс чинь нэг юм Монголтой бас нэг жоохон төстэйдүү юмнууд их байгаад байна шүү дээ. Хуучин Оросын Совет байсан дуус гэдгээр ч тэр юм уу. Тэгээ бас нэг энд ирээд найдаад байгаад байна. Тэгээ Европын улсуудад бол би ер нь энэ Прюс центрийг ерөөсөө олж хараагүй дээ. Тэгээ яалтчгүй энэ Украин, Литв энтрийгээд ороод ирэхээр гоё юм Прюс хормоор 30-40 мөч бас үзэгдэж харагдаад идэв сэтгэлд ойрхон байгаад байна. За би бас сая энэ даа хүрээ зах дээр нэг юм 0 орлоо. Тэгсэн чинь 0 нь бас нэг юм даа хүрээ зах дээр ийм 0-тэй юм байна. Модон жол 0-тэй тэгээд Монголтой минь нэр бас ойролцоо юм айгүй их байш шүү юм. Модон 0 даа хүрээ зах дээр Европын Шенгений улсад ингээд байж нэхээ сони те. Ер нь л нэг тийм монголчин байгаад байна. Нэг тийм сэтгэл дотн би зүгээр модон журлаг нэг сэтгэл дотн гэж байгаа юм биш. Ер нь бол нэг тийм одоо энд ингээд станц асал манай нэг 3-4 дэх захлагын станц суугаацтай. Автозасвар маань цаг байхгүй гээд маргааш өмнө нөгөөдөр иргээд байна л та. Тэгээд бас нэгэнт даа хүрээ дээр ирснэх энд ийм аква энэ аква юу? Ярис гэдэг машин байна. Аква шиг хэлбэртэй юм ба шүү дээ. Ийм машинууд зардсан байна. За Прюс 20 бас байна. Энүүгээрч байна. Тэр цаагуурч байна. Нилээн дугаартай Прюс 20-уд тэрүүгээр байна. Энэ орж ирсэн юм шиг байна. 2006 оны Прюс байх нь шүү дээ. Тэгээд 4500 евро гэдэг чинь юу вэ? 4500 евро чинь 18 сая хавцаа. 18 сая төгрөгийн үнэтэй 2006 оны Прюс 20 зарагддаг юм байна л да. Тэгээд ер нь ийшээгээ ингээд явбал бас янз Купрын бас солио ицсэн Прюс 20-д байна. Эдгээр бол гэхдээ яг шууд зарах гэхээс илүү Монгол шиг бараг юу юм шүү. Ингээд засаж байгаа зарчдаг штэ замаас тавьж байгаа. Тэгэх гээд л бэлтгэсэн машинууд юм болов уу гэж харлаа. Тэгээ бас ийм юм байна. Монголтой нэг адилхан юм нь амар төвчөрт юм байна. Өглөө чи ингээд сая зах руу ирэх гэж амар төвчж байгаа байхгүй. Гэхдээ Монголоос арай л бага төвчрэлтэй. Эдгээр түрээсэн байна те. За ийм бас тэгвэл Прюснуудыг түрээсэлж байгаа юм байна шүү. Засаж зарах биш. Тэгээ энэ минь бол бас сайхан сүргэлцэж мөргөлдсөн. За ийм Прюснууд бас байна.
За ингээд төв талбай дээр нь ирсэн байна. Тэгээд ийм сайхан цэлийсэн бас гоё талбай байдгийм байна. Тэгээд энэ Литв улсын хувьд ба штэ тий. Яаж мөнгө олдог вэ гэхээр нөгөө угаасаа цөөхөн амтаа болохоор тийм үйлдвэр гэдэг юмар хөөцөлдөхгүйгээр нөгөө финтек санхүү тий нөгөө орчин үеийн технологи IT чиглэлээр бол ийм нөгөө үйлчилгээ сервис үзүүлж мөнгө олдог. Энэ нь бол одоо хамгийн гол юм байт юм байна. Дээр нөгөө тэр чиглэлийн гадны хөрөнгө оруулалт компаниудыг маш ихээр оруулж ирдэг тий. Тэгээд түүгээрээ бол ер нь гол мөнгө олдог зүйл нь юм байна. Одоо ингээ ялгааг нь бид нар харж байна. Хуам ихтэй улс бол Герман энтер бол аж үйлдвэр байсан бол Хуам цөөхөн болоод бол ирэхлээрээ ер нь Сингапур энтер бас тийм байдаг. Аж үйлдвэр гэхээс илүү нөгөө юм одоо тэ IT технологийн чиглэлийн одоо эсвэл санхүүгийн ийм төмөв иймэрхүү байдлаар бол ингэж авч явдаг байгаа. Тэгээд нэг зүйлийг бас их анзаарлаа. Энд ингээд айлууд балкон дээр айгүй их юм Украины юу тавьчихсан байдаг юм байна. Туг мөг. Тэгээ нөгөө нийтийн тээврийн автобус байна шүү дээ. Тэ нийтийн тээврийн автобус нөгөө дээгүүр нь ингээд нэг очих газрын юу н урсдаг шүү дээ. Тэрэн дээр we stand with Ukraine гэдэг Украинтай хамт байна гэсэн нэг ийм юм бол айгүй их байна. Тэгээ манайхан бол ер нь ингэн дэлхийн газрын зургийг ингээд томруулаад харах юм бол яагаад ингээд Оростой тэгээ яагаад энэ Европын энэ орнууд ингээд нийлээд НАТО болоод Шенген болоод Европын холбоо болоод ингээд зөрчилдөөд байдаг гэдэг нь нөгөө газрын зургнаас их ойлгомжтой харагддаг л та. Яагаад гэвэл нөгөө Орос гээд том гүрэн байна. Тэгээ Европын чинь маш олон ийм жижиг газар нутагтай улсууд байна тий. Тэр хөлийн дагуух улсууд руу цөмрөөл ингээд ороод ирэхээр дараагийн улсуудад аюул учрна. Тэгэхээр нөгөө олон жижиг улсууд нийлж ягаад хамтарч нэгнээ хамгаалъя гэдэг л ийм зарчим яваад байгаа юм л та. Тэгэхээр жижиг улсууд нь бүгд нийлээд ингээд хил гайлгүй болоод нөгөө эдийн засгийн интеграц үүсгэх гэж ярьдаг тий. Ингээд бол явж байгаа ийм байгаад байгаа. За танаас нэг асуугаа тий. Энд амьдарч байгаа хүний хувьд энд одоо нөгөө юу айгүй их юм байна шүү дээ. Украины туг мөг тэгэл автобусын дээр Украин энтер гэвчсэн. Энэ ер нь Литв хүмүүсийн хандлага нь ямар байдгийг? Тэ одоо Литв хүмүүс ер нь бол биднээс олж мэдснээр 1991 онд нөгөө социалист юунаас Оросоос салахад айгүй их тийм хохирол амссан. Тэгээд тэр одоо дурсамж нь одоо хүртэл арилаагүй байдаг. Айгүй хөхөл зовлон одоо тухайн үед амсч энэ хэцүү замаар ингэж социалист юунаас салж исэн. Тэгээ тэр утгаараа ер нь Оросуудад нэлээд дургу талтай, олонх нь дургу талтай. Тэгээд саяны дай гэснээс холбоотойгоор одоо Украин улсыг бол илт давмгаа дэмжиж тэдний талд ингээд бат зогсож Оросын эсрэг бол айгүй тийм хөдөлгөөнүүд бол өрнсөн байдаг. Одоо хүртэл ер нь бол Украины талд бат зогсож байгаа. Тэгээд одоо Оросын эсрэг одоо үйл явдлууд бол өрнсөн хിവэрэ байгаа. Тий. За тэгээд энд ийм жагсаал цуглаан бас болж байна. Ингээд Free Marfa гэдэг энэ юу байгаа аахгүй юу? Энэ Marfa гэдэг хүмүүс нь болохоор Белорусын ийм нөгөө хүний эрхийн төлөө тэмцэгч. Тэгээд Белорустай шоронд орсон юм байна. Тэгээд миний нэг гайхаад байгаа зүйл нь яагаад энэ хүмүүс бүгд Белорус хүмүүс юм байна. Тэгээд нөгөө Белоруст биш Литв улсад ирж жагсаал хийж байгааг нь бас ингээд сонирхоод асуугаад байна л да. Hello sir. Hello. My name is Sergey, the Mongolian blogger. And what's your name? My name is Konstantin. Konstantin. And are you from where are you from? I'm from Belarus. Belarus and all people from Belarus. Yeah, here all people are from Belarus. Ah, yeah. And I have a question. And why the Belarusian people protest here in Litva? Why not in Belarus? Because it is not possible for us to protest in Protest. or anyone to protest in Belarus. Dictator. Yes, dictatorship. And for us it is impossible because we were expelled from Belarus. If we go back, we end up in prison. So for us, this is the only opportunity to express our opinion, our support for our colleague actually, who is in prison in Belarus, Marfa Radkova. That's why we're standing here. Yeah. Thank you, sir. Thank you. Good luck in your protest. Thank you. And free Marfa. Free Marfa. Thank you. За тэгэхээр Belarusian cars. And don't buy Belarusian cars. Mongolia is Not quality yes, car. but Mongolia buys
Yeah, Vice. Yeah, I understand. I will tell you my camera. Thank you. Good luck. За тэгэхээр эн чинь ийм юм болж штэ. Одоо биш үү те. Энэ Беларусь жагсаал цуглаан хийж болохгүй. Дарангуулалтай те. Тэгээ эн чинь ингээд литвд ирж үзэл бодлоо илэрхийлж явах. Тэгээ би зүгээр бас монголчуудаа хандаж хэлье. Маш олон хүмүүс муу ардчлал одоо социализмын үед сайхан байсан тий одоо ардчлал гараад баларлаа баярлаа гэ би маш олон дарангуулалттай улсуудаар явж үзсэн. Тэгээ үнэхээр бидний энэ эрх чөлөө ардчлал гэдэг юмаа үгүйсгэж муу хэлж энэ парламентын засаглалаа зөвхөж өрөөсөө болохгүй байгаа юм шүү. Ингээд эцсийн дүндээ монголчууд ийм болчвол яана. Үг хэлж эсэргүүцэж жагсаал цуглан хийхээр Монголдоо хийж болохгүй. Тэгээ хажуу одоо юу руу бүрээдлүү ч юм уу очиж тийм ээ. Улаан үдэд очиж ингэж Монголынхоо эсрэг жагсаал одоо хийх ийм хэмжээнд хүртэл эрх чөлөөгөө бол алдаж болохгүй. Монгол бол хүссэн хүн нь төв талбай дээр гарч ирээд ямар ч төрийн удирдлага чи бол новш гэж шүүмжлэх ийм эрх чөлөөтэй сайхан улс юм байгаа шүү. За энэчнээс тэгээд бас нэг авуустай зүйл харагдаж байна л да. Одоо энийг ингээд та харахаар юу гэж бодож байна? Юу шиг харагдаж байна те? Ингээ харахад бол ингээд нэг театр юм шиг те. Энэ болохоор нэг яам юм уу төрийн байгууллага шиг харагдаж байгааз. Гэтэл бол энэ бол парламентын ордон юм байна. Ингээ энэ хашаа машаач байхгүй зүгээр ингээд гудамжин дундаа одоо их хурлын гишүүд мишүүд нь энчэнэ ингээд суугаад ажиллаа явуулдаг гэсэн үг. Энэ нэг том мундаг одоо манай Монголын хууль зүйн яам шиг барилга бол номын сан. Үндэсний номын сан. Библиотека гэдэг ч байгаа. За энэчнээс бол бас ингээд юм ялгаа харагдаж штэ ном боловсруулалтын ийм сайхан. Дарга нар бол яг үгүй сайхан суудаг юм нэг контор өрөө хуралдаг заал байхтал болоо гэдэг ийм бас соёл байна. Тэгээд ийм юм байна. Литв улсын иргэд бол ер нь жоохон хүлцэнгүүд үү гэж байна. Нэг тэгж айхтар бас нөгөө жагсад цуглаж моглаад энэ төр байдаггүй. Бас нэг ийм соёлтой улс юм байна шүү. За одоо би яг энэ шоронгийн үүдэн зогсож байна. Ингээд харвал дээгүүрээ ингээд тормор татцсан айгүй өндөр сайцтай юм шорон байгааз. Тэгээ яг энэ хажууд нь бол сургууль байна. Тэгэд энэ нэг сони юм байна. Хотын төвдөө 2019 он хүртэл заяа 1904 оноос 2019 он хүртэл ийм шоронтой байсан юм байна. Тэгээд эн чинь ерөөсөө 6 жилийн өмнө энэ ингээд шорон байсан гэсэн үг. Тэгээ одоо нөгөө ямар зориултаар баригдсан шорон бай гэхээр одоо нөгөө монголоор ярил манай нөгөө бодоо данзан гээл амар мамар гээл нөгөө хилмүдгсэд байна шүү дээ. Яг тийм улс төрийн хоригдлуудыг ингэж хордог ийм шорон байсан юм байна. Тэгээ энэ ч яг ийм ерөнхий боловсролын сургуультай. Тэгээ сая бол 6 жилийн өмнө энийг ингээд шоронгийн болиулаад ийм юу болгосон юм байна. Одоо үдсэр соёлын төв маягийн юм болгосон юм байна доторх юм. Тэгээ бас энэ саяхан 6 жилийн өмнө шорон байсан газрын бас дотгошоо нь орж үзье гэж бодлоо. За тэгээд ороод ирэхээр бол энэ байна одоо хоригдлын байр байна тий 10 дугаартай шоронгийн өрөө 11 дугаартай шоронгийн өрөө гээд ингээ ордог байсан байх нь. Тэгээ одоо бол 6 жилийн өмнөстэй ингээ шорон байсан. Одоо бол бас ийм entertainment тий ийм болгож бол ингэж засаж янзалсан байна. Гэхдээ бол энэ их зөвүүн хараа энэ тор мор байна шүү дээ тий. Энэ минийг нь одоо хүртэл ингээд тороор нь байлгаж байгаа байхгүй. Бодвол энэ дээр харуулууд гардаг байсан байж таарах нь. За тэгээд энэ ийм юм байна. Энэ саяны дотгошоо орсноос цаашаа хэсэгт бол бүр нөгөө шоронгийн өрөө мөрөө рүү н орж бол нөгөө бичлэг хийж болдгоо юм байна. Тэгээд ягаад тэгэхээр энэ ч нөгөө шорон моронтой нөгөө амар кино миноны бас зураг авалт молтууд хийд юм байна л да. Тэгэхээр тийм учраас бол юу бас бичлэг хийх юм боломжгүй болцоход байгаа юм шүү. За тэгээд машина нэг юм засварын газар ирлээ. Тэгээ үзүүллээ. Тэгээ яалч бас таамаг маань зүв байсан байна. Энэ тоормосны энэ хавчдаг одоо клипер гэдэг юм байна л да. Тэгээд тэр нь гацаад байсан юм байна. Үе энэ опут маань бүр гар төлмөр амар халуун болоод нөгөө юм үнэртэйдсэн байхгүй утаа мута. Тэгээд ийм засварын газар машина үлдээх ёстой гэж байна. Тэгээ уг нь Монгол засварын газар байсан бол дор нь ингээд гэлзүүлээ ичэн л та. Тэгээд өнөөдөртөө үлдээгээд маргааш өдөр ирж машина аваарай гинэ. За тэгээд замын хөдөлгөөний хувьд бол бас ингээд ерөнхийдөө Монголтой минь төстэй.
нэлээ ийм одоо урт төгжил үүсдэг. Бүр тэр цаа болтол ингээд төгжирсэн байгаа. За бас нэг иймэрхүү адил төсөөтэй зүйлс байгаад байна. За ингээд Литв улсад би өмнө нь одоо аль ч улсад харж байгаагүй нэг зүйлийг олж харж байна. Тэгээ өмнө нь бол би ингээд ер нь очиж исэн улсуудад бол нэг иймэрхүү гүүрэн дээр тийм ээ. Эсвэл одоо янз бүрийн уул муулын ийм хашаан дээр, хашлаган дээр дандаа нэг ийм хайрын түгжээ гэдэг нэг юм хийцэн байхыг харж ирсэн л да. Хосууд ингээд хайраа одоо тий удаан хадгалахын тулд ингэж түгжээгээр түгжиж бэлэгдэг гэд. Гэтэл энэ Литв улсад болохоор бас сэтгэлгээ шал өөр байна л да. Энд ингээд нэг ийм дандаа ийм зангиануудыг ингэж одоо үлгсэн байгаа үз. За тэгээд энийг судлаад үзэхээр юу вэ гэхлээр сургуулаа төгсөхдөө их сургуулаа юм уу эсвэл ерөнхий боловсролын сургуулаа төгсөхдөө ялангуяа их сургуулаа төгсөхдөө ийм нөгөө зангиагаа энд ирж ингэж одоо зүүдг юм байна л да. За тэгээ энэ нь юу гэсэн утгатай байна гэхлээр энэ бол зүгээр таамаг шүү заа юу энэ ChatGPT-гийн таамаг гэсэн үг. Энэ бол нөгөө одоо ажил төрөл тийм ээ карьераа даатгаж одоо ингээд зангиагаа энэ ч ингэж одоо бас зангидтгаа гэсэн нэг ийм таамаг гаргаж ирж байна. За энэ ч бол ингээд маш олон ийм зангианууд байна. За тэгээ мэдээж зангиа гэхээр та бүхэн маань мэдчихэж байгаа. Миний аяллаа ивент итгэгч Занга цэг юм байна. Advanced AI буюу одоо дэвшилтэд оюун ухаанаар ажилладаг болсон. За тэгээд ер нь бол та ажил карьераа өсгий сайжруулъя гэвэл одоо зангиагаа ингэж зангидж үлдээхээс илүүтэйгээр зангаа эмэн рүү ороод өөрт орсон, өөрт тохирсон өндөр цалинтай мэрэгжлийн ажлын байраа сонгон авах боломжтой. Энэ дараа Минск гээд Белорусын нийслэлийг албан ёсоор occupied by Kremlin одоо эзлэгдсэн гэсэн ийм бас албан ёсоор ингээд самбар дээр тавьсан байдгийн байх шүү. Литв улс автобус нь бол шууд юм байна те. Очиргүйгээр. За одоо би энд ингээд Белорус Литв улсын хил дээр ирсэн байна. Тэгээд энэ хилийн дагуу бол ингээд ийм болон машины очрын төр бол амар идэв юм. Тэгээд их амар юм байна шүү дээ. Чи ингээд Литвийнхаа нийслэл хотоос Белорусын хил хүртэл 20 минут л явчих юм биш үү те баг. 20-30 минут л явчт юм байна. Гэхэд одоо манай гэр Яармагт байдаг. Яармагаас бол хотын төв орох гэж бараг 2 цаг явдаг. Тэгэхэд энэ чинь бол ингээд хөрш улсынхаа хил рүү ерөөсө 20-30 минут яваад ирдэг юм байна. Тэгээд энэ хавийг бас инх хамгаалах ах маань ингэж сонирхуулан дагуулж ирсэнд маш их баярлалаа. Тэгээд энд ингэдэг гинэ. Одоо инх хамгаалах чинь нөгөө юу яадаг вэ? Карго тээвэр тэгээд нөгөө харахад их залуу хүн би нөгөө ахах гэдэг надаас 5 хүн байгаа шүү. Харахад бол чацсан юм шиг харагдаж байгаа баг. Тэгээд энд карго хийдэг тийм ээ. Үндсэн юу бол компаниараа тээврээр газрын тээврээр Европоос Монгол руу. Европоос Монгол руу ингээд газрын тээвэр хийдэг. Тэгээд энд нэг ийм бас нэг ийм монголчууч гэх юм уу бас нэг ийм ариншин байдаг гинэ. Яг ийм нөгөө оочрын хэрүүл те. Тэгэл хоорондоо муу пэм наахуу минь энэ төр гэл ингээл хараадаг тийм жоохон төрөмгий. Ер нь ингээд Белорус Литвын жоохон ямар юм бүүмэд ийм социалист үеийн нэг тийм нэг одоо цагт нэг тиймэрхүү үлдчихэд байдаг шүү дээ. Арх марх ухаараа хоорондоо зодтолдог ч юм уу нэг те. За иймэрхүү соёл бол энд ингээд байд юм байна. Ингээд 20 минут явбал хил дээр сайхан ирчдэг юм байна шүү. За ингээд Вильнюс хотоороо явсаар байгаад орой болсон байна. Тэгэд энд бас нэг юм их гоё юу байна шийдэл. За энэ ингээд харахаар ингээд нэг юм миний одоо тэ энэ бүслэгээр нэг татхаар ийм хогийн сав байгаа үз. За тэгэнгүүт энэ байна штэ. Юу юм бэ? Дотгошоогоо ингээд газрынхаа гүнлүү ухцсан. За энэ бараг 3 м 4 м. 3-4 метр ийм гүн том юм байна л да. Ингээ харахад ийм жижигхэн юм шиг мөртлөө доошоогоо ухцсан. Тэгээд энийг нь кран ирээд аччихдаг юм байна те. За тэгэхээр байна штэ. Энд чинь нөгөө хогийн сав дүүрхээр нөгөө хог ингэж агиух гараад идэг штэ. Хажууд нь тавьж мөвчдөг те. За тэгхгүйгээр энэ бас энэ
гоё юм санаа байна шүү. За тэгээд ер нь ингээд энэ хавийн заяа ингээд энэ орон сууцыг харахаар ийм нөгөө угсармал тий. Ер нь л одоо жишээ нь энүүгээр ингээд алхахаар нэг ийм таван шардж явж байгаа юм шиг эсвэл нэг энэ төмөр зам тий. Эсвэл нэг хүүхдийн зуугийн тэр хавийн ийм угсармал орон сууцнуудаар ингээд явж байгаа юм шигтэй ингээд яг ийм монгол шиг зөө ингээд машин тэргээ одоо энд ингээд явган хүний зам дээр гаргаад тавьсан байна. Явган хүний зам дээр тавьсан. Ингээд нөгөө зүлэг мүлэг рүүгээ ингээд оруулаад машин тэргээ тавьсан. Тэг ерөөсөө юм яг монгол шиг юм байна. Тэгээд ер нь хүү амын хэдэн өв нь яг иймэрхүү юунд амьдэрдэг гэлээ. За миний тооцоогоор бол нэг 60-аас 70%. 60-аас 70% тий. Одоо хотын нийт иргэдийн. Ааха. Тэгээ эн чинь бол нөгөө хуучны одоо 1 2 3 өрөө яг л социализмын үеийн нөгөө угсармал Орос угсармал байшингууд шүү дээ тий. 5 давхар. За тэгээд ийм юм байна. За тэгээд нэг зүйл нь бол энд гэр хороол гэж байхгүй юм байна. Тий? Гэр хороол гэж байхгүй. Ер нь ингээл дундаж давхарг нь өндөр байл гэсэн үг л дээ. Ер нь бол тийм огцом одоо тийм юм байхгүй. Ингээд ер нь нэг 2,800,000 хүн. Тэгээ энэ ч 600,000 хүн байгаа. Тэгээ нэг учраа болоод нэг ингээд байр сууцсандаа багтаад одоо гэдэг юм уу тий. Ер нь нэг иймэрхүү бас ийм амьдрал байна шүү. Одоо бол яг надад ингээд 5 шар юм уу? Үйлдвэр 19-с хавцаач юм ингээд алхаж байгаа юм шиг яг л надад одоо тэгж санагдчих байна. Тэгээл энэ орцны үүдэн дээр ингээл нэг баахан зармаар цаасмаас наачдаг байсан шүү дээ. Одоо нэг сөөхий мөнгөө төлөөрөө хоньны мах зарна юу тий ариг мариг зармаар ингээл баахан зармаар байждаг байсан. Тэгээ яг тэр шиг ингээл орцуулган дээр ийм цааснууд ингээл тэжхэнтэл бас наацсан. За нэг ийм сайхан Улаанбаатар хот дооч явж байгаа юм шиг гоё улсад яваад байна шүү. За тэгээ сайхан их хамглан ахын дээр ирээд гоё бууз мууз идээд ногоотой шүл уугаад сайхан сууж байна. Тэгээд танд одоо маш их баярлалаа. За Литв улсыг одоо цаг заваа гарган танилцсан ууж бас гэртээ үлээж явж байгаад маш их баярлалаа. Тэгээ би бас таныг ингээд гэртээ урьж байна. Тэгээд Монголдоо очихороо холбогдороо тэгээд манай гэрт ирж цай уугаарай. За тэгээд та монголчуудаа хандаж юу хэлмээр байна? За ямар ч хэлсэн Литв улсыг зорж одоо монголчууд ирдэггүй ховор ирдэг газар зорж ирсэн та бүхэнд баярлалаа. Тэгээд за нийт монголчуудаа за ямар ч хэлсэн эвтэй найртай байж одоо хийж бүтээж тэгээд эрүүл их одоо сайн сайхан байхыг одоо үсээрээ. За маш их баярлалаа. За Монголдо уулзцай. За сайн ураа. Цаашдаа ажилтнаа амжилт хүсье. Уртаа бит хоёр Литвээс Латв улс руу явж байна. Замдаа. Тэгээд бит хоёрын явж явах замд ийм одоо гоё гэх юм уу нэг бодлын амарч юм шиг нэг ийм газар байна. Тэгээ энд юу гэхээр юм дандаа ийм загалмайнууд байгаа үз. Тэгээ ийм юм байна л да. Одоо нөгөө Литв улсын хувьд нөгөө Христосын шүтлэгтэй шүү дээ. Тэгээ нэг монголчууд нэг уул аваа мовоо дахиад байдаг шүү дээ. Тэрэн шиг одоо энэ толгод дээр ингэж загалмай ингэж тавьдаг ийм бүр эрт үеэсээ ингэж ийм ёстой юм байна л да. Загалмаа тавьж одоо сүсэг бишрэл талаасаа тэгээд эн чинь нөгөө Оросын зөвлөлт холбоот улсын нөлөөнд бол байсан. Тэгээ тэр үед бол маш олон энийг ирж ингэж одоо нурааж тэгшилж хайж исэн гинэ. Одоо монголчин бас нэг баахан сүм хийд мэдүүдийг нурааж исэн шүү дээ, тийм ээ. Шатааж матааж исэн. Тэрэн шиг ингээд энийг бол газрын хөрстэй зөндөө тэгшилж исэн юм байна. Тэгсэн ч гэсэн тэгээд энэ сүсэг бишрэл гэдэг юм бол тасралтгүй ирээл тавиад исэн юм байна. Тэгээд сүүлдээ энэ нөгөө тусгаар тогтнолын тэмцэл болсон юм байна л да. Энийг нураагаалгахаар нь шүн мөнөөр ард иргэд нэрэл юу яадаг? Нууцаар энийг ирээ зоочдөг. Тэгээд ингээд энэ их олон болсноороо сүүлдээ ингээд тусгаар тогтнох хөдөлгөөн энэ төр өрнжсэн ийм бас учиртай их тийм сонин газар биш үү? Бас яг ирээд ингээд биеэрээ мэдрэхэд. За ингээд Литв улсаасаа гараад Латв улсын Олд Тауны
төвд ирлээ. Тэгээд Латви улс маань бол 1,800,000 хүн амтай буюу Монголоос бол 2 дахин бага хүн амтай ийм улс байгаа. Газар нутаг бас маш жижиг. Тэгээд нэг хүнд ногдох нөгөө дотоодын нийт бүтээгдэхүүн орлогоороо бол Монголоос 3 дахин их. Тэгээд зөвлөлт холбоот улсын бүрэлдэхүүнд байсан. За ийм улс байгаамаа. Тэгээд бол ерөнхийдөө сая ингээд гудамжаар одоо хот руу орж ирээд ингээд явж байхад бол ерөнхийдөө Литв шиг улс байна. Ингээд тойроод одоо хуучин хотын төв рүү н орж ирж шít. За тэгээд нэг ийм төв талбай дээр нь ирлээ. Вау, за ингээд Латви улстай Балтийн тэнгисийн ирэг дээр ирлээ. Ингээд Эстони явах замд байдаг. Тэгээд айгүй гоё ийм элсэн тасархай шиг ийм байжгаад ингээд Балтийн тэнгис маань гарч ирдэг юм байна. За тэгээд үндсэндээ бол Балтийн 3 орн гэж байдаг. Латви, Литв, Эстониа гэд. За тэгээд бид хоёр бол энэ Латвид хонохгүй ерөнхийдөө ингээд Эстони орох замдаа дайраад өнгөрч байгаа юм. Тэгээ ягаад тэгэхээр яг хуу Латви, Литв хоёр мэн хэл нь өөр. За бусдаараа бол тэгэл хот мот ерөнхийдөө ингээд олон нийтийн газар мазар бүгд бол нэг тийм чанарын ялгаагүй. Тэгээ тийм учраас бол ингээд Латви, Литв хоёр улсаа нэгтгэхэд за тэгээ Эстони улсад очиод бичлэгээ өргөжлүүлнэ. Тэгээд одоо бол энэ Балтийн 3 орн маань бол гурлаа одоо НАТО-гийн гишүүн, Европын холбооны гишүүн ийм улсууд байгаа. Тэгээд энэ дундаа бол Европ дундаа бол жоох эдийн засаг тааруулах улстай ордог. Эстони нь бол харин одоо бас шал өөр төвшөнд хүрсэн ийм улс байгаа. Ингээд бүгдээрээ Эстони улсад уулзгаая.